Мобилийн эзэн шалгалтын код хэсгийг одоо танилцуулъя. Код хэсэгт болохоор Labora 2-ыг ер нь бол ашиглан тэрэн дээр ер нь ихэнх үйлдэлүүдийг одоо Firebase холбох одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Эхлээд ажилласан байдлыг ерөнхийд нь харуулах юм бол эхлээд лого аут хий. Тэгэнгүүт ер нь аппликейшн маань ингэж харагдаж байгаа. Би болохоор шууд одоо Android дээр биш веб дээр хийж байгаа болохоор бас deploy хийх шаардлага гараад энэ бас deploy хийсэн хэлбэрний гарч ирж байна. Хэрвээ энэ дээр шууд одоо local host-аар ажиллуулахад мэдээж шууд анх яхад логин хийнэ гэж гарч ирнэ. Логигт болохоор энд шууд authentication руу ороод нэг аккаунт хостгоно. Нэг аккаунт хостгоо шинээр бүртгүүлж орно. Шинээр бүртгүүлж ороод энэ шууд энэ дээр хүслэн гэж оруулж өгөөд email дээр болохоор хүслэн gmail.com гэж оруулж өгнө. Паспорт зохион. Паспортаа зохиогоод sign up хийнэ. Одоо энэ sign up хийснээрээ нэвтэрч орно. Тэгэнгүүт яг бүртгүүлснээрээ нэвтэрч орж болно. Ингээд энийг refresh хийхээс хэрэглэгч ингээд нэмэгдэж өгнө. Энэ дээр хэрэглэгч ингэж нэмэгдсэн байдлыг ингэж харагдуулж байна. Бүртгэх нэвтрэх хэсэг ерөнхийдөө ингэж харагдаж байгаа. Энийг ингэж буцаад оруул ер нь нэвтэрсэн байдал харагдана. Тэнгүүт би sign up одоо логин пэйж утсууд нь одоо Firebase authentication-тай холбогдсон ажиллаж байгаа. Тэгээд sign up page. Энэний одоо sign up page дотор хэрэглэгчийн нууцыг одоо имэйлийг авч одоо Firebase authentication бүртгэж одоо амжилттай бүртгэгдсэн тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг одоо Firebase хадгалдаг. Тэгээд нэвтрэх үед болохоор Firebase authentication-ы одоо функцтэй ашиглан хэрэглэгчийн эрхийг шалгана. Тэгээд энэ үйлдэл нь болохоор global provider одоо файлын provider хэрэглэгчийн мэдээлэл Firebase user болон хэрэглэгчийн эрхийн байдал одоо хадгалагдаж бусад одоо хуудсууд widget-үүдэд дамждаг. Ер нь одоо кодыг бол одоо аппликейшнийг ер нь бол ажилласан байдлыг харуулсны дараа жоохон тайлбарлана. Тэгээд хэрэглэгчийн нэвтрэх болон бүртгүүлэх хэсэг нь одоо Firebase authentication-тэй холбогдоод одоо нэвтэрч орж байгаа байдал одоо иймэрхүү байдлаар харагдаж байна. Тэгээд API серверээс бүтээгдэхүүний мэдээлэл авах дараагийн хэсэг рүү харахад ер нь бол API-аар бүтээгдэхүүнүүд авж байгаа баталгаатай хэсэг юм бол одоо production system нь одоо юу ч байхгүй. Дээрээс нь одоо PubSpeak одоо юм болохоор одоо assets дотор products гэдгээ оруулж өгөөгүй байгаа. Тэгэхээр ер нь бол product энэ нь JSON-аар биш API-аас авч байгаа. Энийг болохоор API service гэдэг одоо файл үсгээд API service class-ын дотор одоо функцууд одоо HTTP хүсэлт явуулж тэгээд fake API-аас бүтээгдэхүүн мэдээлэл татаж авсан. Тэгээд одоо home page product list гэх мэт одоо API service get all products одоо дуудаж бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг авна. Тэгээд татсан нь одоо жишээ product мэдээлэл рүү хөрвүүлж Flutter зэрэг object болгоно ашиглаж байгаа. Одоо бусад одоо product-д бусад одоо users гэх мэтчлэн бол users биш. Ер нь бол одоо JSON-оос гэж авч ирсэн. Одоо л API-г ашиглан одоо тэр одоо product-д API ашиглан одоо ингэ бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж байгаа. Дараагийн одоо код хэсэгт яаж оруулж байгаагаа тайлбарлана.
Тэгээд одоо ингэж одоо шинэ бүтээгдэхүүний зураг одоо нэр мэдээлэл зэрэг ингэж орж ирж өгч байгаа. За дараагийнх нь болохоор сасанд туртай бүтээгдэхүүнийг одоо Firebase Firestore-д хадгалах. За тэгээд жишээ олгож одоо ингээ хоёр бүтээгдэхүүн favorite болон бай гэж нэмье. За энэ дээр нэг бүтээгдэхүүн орсон, энэ дээр бас ингэж хоёр бүтээгдэхүүн орсон байна. За тэгэнгүүт одоо энэ орсон бүтээгдэхүүнээ за энэ дээр 3 бүтээгдэхүүн болгочихъя. Favorite-ийг. За тэгэнгүүт ингээ орсон бүтээгдэхүүн маань одоо ингээ Firebase-д хадгалагдах хэрэгтэй. Firestore одоо database руу орно. Database руу ороход за users гэдэг рүү ороход одоо collection донд одоо cart favorites гэж хуваагдаж өгсөн байгаа. За cart руу ороход саяны нэмсэн хоёр бүтээгдэхүүн ийм мэтчлэн гэж харагдаж байна. За дөнгөт favorites руу ороход сая 3 бүтээгдэхүүн нэмсэн 2 3 4 гэж ингэж одоо хадгалагдаж өгөн одоо cart болон favorite гэж collection үүсгэн одоо Firebase-ийн Firestore хадгалж байгаа. За тэнийг ерөнхийдөө одоо global provider доторх одоо add cart items functs байгаа. За тэрэн дээрээ ер нь тулгуурлаа ажилласан. Тэгээд энэ functs Firestore болохоор одоо тухайн хэрэглэгч cart цуглуулга бүтээгдэхүүний одоо мэдээллийг нэмдэг. Тэгээд дуртай бүтээгдэхүүний одоо favorite items одоо ижил аргаар тэрийг бас ижил аргаар хадгалж одоо хадгалсан мэдээлэл Firebase татагдан ирж байгаа. Тэгээд ингэснээр хэрэглэгч API техникт одоо Firestore-т одоо хадгалагдсан мэдээлэл татагдаж сакс болон дуртай бүтээгдэхүүний жагсаалт хадгалагдсан байдлаар ирж байгаа. За ер нь ажиллаж байгаа байдал нь ийм байна. За тэгээд одоо дараагийн хэсэг гэх юм бол бүтээгдэхүүний дэлгэрэнгүй утсан дээр одоо сэтгэгдэл бичих хэсэг байгаа. За нэвтрээд орсон юм чинь сэтгэгдэл бичих хэсэг гэд харах юм бол за энэ shirt байна. За би энэгээр болохоор түрүү харуулхад одоо ингээ hazy төвшин .com гэдэг бас аккаунтаа бүртгүүлэн нэвтэрж орсон. Тэгээд сэтгэлээ бичсэн байгаа. За энэ өмнөх сэтгэлүүд нь харагдц байдал нь бол ингэж харагдаж байгаа нь одоо энэ дээр баталгаатай харагдаж байна. За тэгээд одоо би энэ аккаунтаараа ямар нэгэн коммент үүсгээд бичлээ гэж бодоход. За ингээд коммент маань ингэж үлдэж өгч байна. За ингэж үлдэж өгсөн байдал ер нь бол одоо product detail гэдэг файлнда тухайн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл одоо харагдуулдаг одоо функц оруулж өгсөн байгаа. Тэгээ энэ утсанд хэрэглэгч сэтгэл бичих одоо зориг UI нэнд байгаа. За энэ утсан дээр хэрэглэгч сэтгэл бичих үед одоо ингээд сэтгэлийг одоо Firestore-ын тусгай comments collected бүтээгдэхүүний ID-г одоо дэлгүүр болгон ингэж хадгалж өгч байгаа. За одоохондоо шууд одоо ажиллаж байгаа байдлыг харуулад явъя. За дэлгүүр байл шууд одоо за users гингүүтээ products руу орно. Products дээр comments section гэсэн байгаа. За тэгэнгүүт ингээд өмнө бичсэн comments-ууд нь ингэж хадгалагдаж өгөөд ингэж харагдаж байна. За ингэж түрүүний саяны бичсэн одоо за go гэдэг ч юм уу. Энэ бүгд ингэж хадгалагдаж одоо өгсөн байгаа. За тэгээд одоо ингэснээр хэрэглэгчд одоо сэтгэлээ бичиж одоо бусдын сэтгэлийг гэсэн шууд харах ийм боломж нэгдэж өгч байгаа. За дараа нь код хэсгийг тайлбарлана. Бусдын сэтгэлийг харж ажиллаж байгаа. Тэгээд хуусан дээр сэтгэл бол бичиж болж байгаа. Тэгээ UI дээр аль нь ингээд лист байдлаар ингээд уучлаарай харагдаж өгч байгаа. За дараагийнх нь хэм бол одоо notification Firebase Cloud Message ашиглан мэдээлэл хүлээх авах байгаа. За энэ
Cloud Messaging руугаа одоо Firebase-ийн Cloud Messaging руу орно. За тэгээд оронгууд Create your first campaign гэж байгаа. Тэгээ Firebase integration message руу create хийж орно. За энэ дээр болохоор за тавтай мөрөл гэж бичиж. За энэ дээр болохоор одоо за манай Fluttershop ашиглаж байгаад баярлалаа. За энэ дээр жижиг эможи оруулаад өгчихье. За ийм байдлаар одоо бас бараар харна гэсэн. За энэ дээр за энийг бас энэ дээр болохоор одоо токен оруулж ирнэ бичих хэвээр. За токен оруулж ирнэ бичгтээ. За саяны одоо за энэ онлайн шоп маань ингээд маузерээр хараад инспект хийгээд өгнө. За инспект хийгээд за инспектор дараад консоль руу оронгууд за ер нь бол энэ токенхийн одоо ID гарч ирж байгаа. За энэ дээр нэгэ хуулж тавиад тэгээд нэмж өгнө. Тэгээд тест хийхэд ерөнхийдөө бол гарч ирнэ. За энэ дээр болохоор нэг бараар Fluttershop ашиглаж байгаа баярлалаа гэдэг notification ирж байна. За notification-ыг бол ер нь иймэрхүү одоо Cloud Messaging ашиглан одоо ингэж хүлээн авч байна. Тэгээд энийг snack bar-аар харуулна. За энийг ирсэн мэдээллийг болохоор Global Navigator key ашиглан snack bar-аар харуулж байгаа. За код руу орё гэх юм бол за ер нь бол уялдаа холбоо гэх юм бол хэрэглэгч нэвтэрсэн үед одоо одоо энэ global provider дахь одоо Firebase user утга ачаалагдаж энэ нь одоо UI нөлөөлнө. Одоо жишээ нь дуртай бүтээгдэхүүн эсвэл цагсанд нэмэгт авч итгэж өгсөн бүтээгдэхүүн API-с тасаг дээрхэд provider үүнийг хадгалж шаардлагатай үед хэрэглэгчийн дуртай болон сагсны мэдээлэлтэй харьцуулан харуулдаг. Тэгээ бүтээгдэхүүнүүд дэлгэрэнгүй усан дээр сэтгэл бичлэг Firestore руу хадгалагдана. Тухайн бүтээгдэхүүн сэтгэлийг одоо real time хардаг. За иймэрхүү одоо байдлаар минийх ажиллаж байна. За код хэсэг рүү ерөнхийд нь тайлбарлана гэх юм бол за ерөнхий одоо үүссэн файлууд эдгээрүүд байгаа. За screens, provider, services, widgets зэрэг одоо ингээд фолдеруудыг үүсгээд файлуудаа оруулж өгсөн. Labara дээр ажиллаж исэн тэр одоо shop дээр одоо ажиллаж өгөн одоо файлуудаа ерөнхийд нь эдитлээд одоо Firebase data, Firestore database зэрэг дээр ингэж холбож үйлдэлүүдийг хийж авсан байгаа. За тэгээд эхнээс нь ер нь код нь болохоор за эдгээр бол нүүссэн байсан мэдээлэлүүд. За global provider файлыг тайлбарлах нь бол за ингээд ер нь бол хэрэгтэй үйлдэлүүдээсээ одоо импорт хийж байгаа хэсэг нь энэ байна. За global provider class-а энд үүсгэж өгсөн байна. Тэгээд change notifier удамсан учраас одоо notify listeners ашиглан одоо UI-г шинжилж байна. За за энэ дээр болохоор төрөл бүрийн одоо төлөвүүдийг одоо state-үүдийг энд оруулж өгсөн байна. За тэгэнгүүтээ products буюу одоо API-с авсан бараануудыг за cart items буюу хэрэглэгчийн сагсанд байгаа бараанууд, тэгээ favorite items буюу одоо дуртай бараанууд, тэгээд users одоо бүртгэлтэй хэрэглэгчийн жагсаалт,
Тэгээд favorite items одоо дуртай бараанууд. Тэгээд одоо Firebase user буюу Firebase-д нэвтэрсэн хэрэглэгчид. Тэгээд current IDs буюу доод тав одоо менюгийн индекс одоо ингэ явж байгаа. За тэгээд ингээд явангуут одоо Firebase-ийн сервисүүд ингэ байгаа. Тэгээд Firebase Authentication, Firestar одоо notification сервисүүд одоо ингээ богтууданд явж байна. За ингээд явангууд одоо контракторын анхны тохиргоо буюу провайдер үүсэх үед одоо Firebase хэрэглэгчийг автоматар таних Firebase message-ийг тохируулна. За ингээд явангуудаа initialize Firebase user гэдээ явж байгаа. Тэгээ Firebase хэрэглэгчийн төлбөрийг сонсож байгаа. Тэгээ хэрэглэгч нэвтрэх эсвэл гарахад автоматар Firebase user татгалагдана. UI шинжилэлд оруулна. За Firebase Cloud Messaging тохиргоо нь болохоор энэ байгаа. За тэнгууд notification авах зөвшөөрлөө ер нь авна. Тэгээд app ажиллаж байх үед болон одоо notification дарахад юу хийхийг одоо зааж өгч байгаа. За ер нь бол үйлдэл болгоно ингэж принтлж явж байгаа бас. За void set products буюу API-с татсан бараануудыг products тоноож байна. За users set users буюу хэрэглэгчийн мэдээллийг хадгалж байна. Тэгээд нэвтрэх одоо future user гэдэг нэвтрэх одоо логин хэсэг нь болохоор одоо Firebase руу хэрэглэгчийн email password-ыг явуулж нэвтрэнэ. За одоо fetch products буюу одоо API-с бараа татах, API-с нэг л удаа бараануудыг ингэж татаж авч байгаа. Тийм хэсэг явж байна. За бүртгүүлэх sign up буюу одоо Firebase шинэ хэрэглэгч одоо гэж бүртгэж явж байгаа. Тэгээд за гарах одоо log out буюу хэрэглэгчийн одоо юугууд дуусгаж одоо системээс одоо ингээ гаргаж өгч байгаа. Тэгээд за ингээ сагсанд нэмэх Firestar хадгалах үйлдэл нь энд явагдаж байна. Тэгээ Firestar дээр болохоор тухайн хэрэглэгчийн cart collection хадгална. Тэгээ давхар cart items нэмж бас хасч болдог. За тэгээд за ингэж явж байгаа void toggle favorite буюу Firebase favorite collection хадгалах буюу устгах нь үйлдэл нь явж байна. Тэгээ favorite items чагсаалт шинжилгэнэ. За тэгээд the void change за ингэж явж байгаад void одоо current index change current index буюу одоо энэ болохоор одоо tab менюг одоо солих bottom navigation буюу одоо tab индекс өөрчлөгдөх үед дуудагддаг. За void by all гэдэг нь болохоор одоо Firestar хэрэглэгчийн саксаас хосолж одоо local card items чагсаалтыг цэвэрлэх функцэнд явагдаж байна. За fake API store карта илгээх үйлдэл нь энд явагдаж байгаа буюу за ингээд шууд явж байгаад хэрэглэгчийн UID буюу огно бараануудын ID ба тоо хэмжээ зэрэг API-с одоо ингэж илгээж байгаа. За API жишээ хэлбэрээр ингэж ер нь илгээж байгаа. За барааны тоо хэмжээг нэмэх хасах зэрэг нь ингээд за ингээд global provider нь ерөөхдөө тоосч байна. За тэгээд энэ болохоор ер нь энэ файл нь төлөрсөн өгөгдлийн удирдлагыг хийдэг. Тэгээд хадгалал notification зэрэг олон функц багтаасан. За тэгээд дараагийн ер нь за файл гэх юм бол одоо энэ backspace start байна. За ингээд явангуудаа шууд ийшээ за override гэж явж байгаа. За тэгээд builder буюу энэ дээрээ provider global provider-аас одоо өгөл аваад тэгээд тоодол хувьсгч нь бүх барааны нийт үнийг тооцож байгаа. За энэ зэрэг нь бол provider байсан болохоор ингээд өнгөрье. За ингэж явж байгаад одоо энийг бол dismissible хийж бараагаа устгах бас боломжтой. Минийх одоо ингэж хараад back дотроо ингээ орууллаа гэхэд
шууд ингэж dismissible хийж устгах боломжтойгоор оруулж өгсөн байгаа. За ер нь бол backspace дотор бол одоо шинээр бол тайлбарлах юм бол нэг байхгүй. За ер нь бол одоо backspace дотор одоо тэгсэн байгаа бараг чагсааж харуулах, бараг устгах, тоо хэмжээг нэмэх, хасах, нэг дүүнийг тонцох, худалдаа авалт хийх. Тэгээд нэлэгдсэн болохоор сагсанд хийсэн бараг чагсааж үн тоцоолж худалдаа авалт хийх боломж олгодог. Тэгээд бид нь болохоор provider-аар дамжуулан өгөгдлийг удирдах, Firestore болон local байдлаар UI-г шинжилж байна гэж ер нь хэлж болно. За favorite page одоо дараагийн файл болохоор favorite page байгаа. Тэгээ favorite page файл нь болохоор одоо Flutter provider ашиглан хэрэглэгчийн дуртай барааны жагсаалтуудыг харуулах дэлгэц. Дараа нь хэрэглэгчийн тухайн барааны сагсанд нэмэх дуртай бараанаасаа одоо бас delete одоо зэрэгүүлэлт хийх боломжтой. За тийм одоо файл байгаа. За ингээ ерөнхийд нь одоо ингэж харуулад за энийг ингээд list хайлаар үүсгэж өгсөн байна. За ерөнхийд нь харуулхад болохоор зөвхөн list view ашиглан үзүүлнэ. Тэгээ swap dismissible одоо ингэ ашиглан ултхан snack бараар ингэж ондоо гэж буцааж болно. Тэрийгээ за энэ дээр бол тийм үйлдэлүүд байгаа. За homepage дотор болохоор homepage дотор ерөнхийд нь болохоор одоо үндсэн 4 shops, bags одоо favorite profile-ийн хооронд шилжих, bottom navigation бүхий тогтоол нүүр хуудас энд явж байгаа. За энэ дээр ингээд import хийгээд shop page дотор бол одоо tab бүрийн дэлгэцүүдийг ингээд хадгалах тийм жагсаалт ингэж явагдаж байгаа. За ингээ явангууд за override гэх юм бол одоо энийг хэрэглэгчдийг ачаалж байгаа. Энэ дээр болохоор load user context буюу main dart байгаа функц бөгөөд Firebase эсвэл одоо local type-ийн хэрэглэгчийн мэдээлэл ачаалж авах зорилготой. За тэгээд одоо return хийхдээ буюу global provider-ийн өгдөл өөрчлөгдөхэд одоо UI-г зураад return хийж байгаа. Тэгээд за энэ дээр ингэж return хийгээд return consumer гэж одоо буцааж өгсөн байгаа. Тэгээд энэ дээрээ зөвхөн хэрэглэгчийн мэдээллийг ачаалаад homepage-ийг дуудаж одоо load users ачаална. Тэгээд хэрвээ хэрэглэгч bottom navigation-ыг аль нэг тав дээр дарвал current index ажиллаж current index шинжлэхдээ одоо UI дахиж зурагдаг байгаа. За login page дотор гэх юм бол login page дээр болохоор ер нь бол үндсэн нэвтрэх үйлдлийн UI зэрэг нь явагдаж байгаа. За тэгээд Firebase Authentication-ийн одоо sign with email password аргыг ашиглан хэрэглэгчийн бүртгэлтэй email нууцугаар нэвтрэх боломж олгодог. За ингээд явах юм бол одоо login page гэдэг класс үүсгээд шууд энэ дээрээ текст ачаалж байгаа төлөв алдааны мэдээллийг хадгалж чаддаг. За тэнгуүтээ state login page create state одоо login page state буюу одоо UI дахин хадгалах хэлнэ гэж явагдаад. За логин давч тарахад loading spinner гарах хэсгийг хянж байгаа үйлдэл энд явагдаж байна. Тэгээд алдааны мессежийг харуулж байна. За логин буюу Firebase-ээр нэвтрэх үйлдэл нь давч тарахад эхний алхамд loading байдал true болж алдаа хосрно. За тэгээд try хийгээд тэнгуүл Firebase Authentication ашиглан хэрэглэгчийн нэвтрүүлгийг орлого энд хийж байна. Stream буюу одоо хоосон зайг харилцах нь. За энэ дээр scaffold manager-ээр нэвтрэл амжилттай болвол одоо snack bar мэдээлэл гаргаж өмнөх дэлгэц рүү буцна. За ингээд алдаа гарвал Firebase-аас ирсэн error хөвсгч хадгална. Тэгээд логин орлого тусны дараа spinner-ийг нуух
зэрэг нь энд явагдаж байна. За ер нь тэгээд ингэж яваад text field зэрэг үйлдэлнүүд нь ингэж явагдаад хэрэглэгч имэйл оруулах текст талбар зэрэг нэгж оруулж байна. За логин пэйж дээр бол иймэрхүү юмнууд байгаа. За product detail одоо файл дээр гэх юм бол одоо энэ дээр ер нь бол одоо коммент хийх хэсэг зэрэг нь орж өгсөн байгаа. За ерөнхийд нь танилцуулах юм бол шууд stateless widget үсгээд comment controller надад сэтгэл бичих текст талбарыг одоо хянахад хэрэглэгдэнэ. За тэгээ product дэлгэрэнгүй бүтээгдэхүүн харуулнаа. За return consumer буюу consumer global provide contacts Firebase user card items зэрэг үгдлийг ашиглах боломж олгоно. За тэгээд үнцэн агуулга, мэдээлэл, зураг гэтрээ ингэж Firebase линкээс ачааллаад за stream builder буюу одоо энэ нүгээрээ Firebase одоо Firebase-с тухайн бүтээгдэхүүнүүдийн сэтгэлийг timestamp-ын буурахаар зараа талаар авч байгаа. За тэгээд хэрвээ сэтгэл байхгүй бол одоо no comments yet гэж харуулна. За comment бүрийг list file хэлбэрээр харуулна. User email text timestamp-ыг авна. За тэгэл ингээд UI нь явж байна. За хэрвээ хэрэглэгч логин хийсэн л бол одоо ингээд орох хэсэг нь харагдана. За ингээд явж байна. За тэгээ логин хийгээгүй бол угаасаа харагдах боломжгүй. За loading version button гэдэг загсанд одоо нэмэх хасгуулт нь энд явагдаад за ер нь бол product detail page ер нь бол comment-ийг ер нь агуулж өгөөд Firebase-тай холбон хадгалах үйлдэл нь ингэж явагдаж байгаа. За энэхүү гол үйлдэл нь ер нь бол comment нэмээд зэрэг комментуудыг ингэж харуулах хэсэг ингэж явагдаж байгаа. Тэгэл хэрэглээс таялаар болгоно. За profile page дотор хэрэглэгчийн профилийн дэлгэцийг харуулах зорилттой. Тэгээд profiling page дээр за мэдээж stateful widget ашиглана. Тэгээд хэл хадгалах унших зэрэг нь одоо ингэж явагдана. За тэгмэд ингээд feature wide user data гэдэг энэ одоо хэсэг нь тэтэрсэн хэрэглэгчийн UI-д ашиглан users collection-оос хэрэглэгчийн мэдээлэл авна. Тэгээ log out хийх нь одоо Firebase-ээс гарах бөгөөд snag байр ашиглан мэдэгдэнэ. За тэгээд бусад мэдээлэл хэсгүүд нь ингээл явж байгаа. Эднэр бол одоохондоо бидний тайлбарлаж байгаа хэсэг чухал биш. За shop page file гэх юм бол за shop page file болохоор Firebase API эсвэл одоо бус их сурвалжаас татаж жагсаал бүтээгдэхүүнүүдийг одоо жагсаалтаар ингэж харуулдаг. За ингээд явж байгаа. За class shop page гэдэг нь болохоор stateful widget дээр ингэж тодорхойлогдож өгсөн байна. За late гэдэг одоо init state дотор утгыг оноож late гэж зарласан байна. Тэг бүтээгдэхүүн татах энэ энийг бодлохоор page products функцийг дуудаж бүтээгдэхүүнүүдийг татна. Тэгээд listen false гэдэг нь болохоор end context notify listener-т хариулт хийхгүй гэсэн үг. Зөвхөн fetch хийн. Тэгээд UI refresh хийхгүй. За UI дээр ингээд бүтээгдэхүүнүүд feature builder ашиглан бүтээгдэхүүн татах feature-ийн явцыг ингэж хянаж байгаа. За shop page дотор бол ерөнхийдөө одоо
бүтээгдэхүүнээ fetch хийгээд тэрийг list builder-ийн урьдчилсан гүйцэтгэлгээр одоо бүтээн. За тийм байдлаар харуулж өгсөн байна. Тэг global provider одоо change notify бүтээсэн global provider-ийн дэлгэцээс дуудаж байгаа. Тэгээд product нэртэй massive-аас бүтээгдэхүүнийг авч list wave ашиглан харуулж байгаа. За sign up page дээр болохоор login page-тэй яг адилхан. Эндээ Firebase ашиглан хэрэглэгчийг бүртгэх болон Firestore хэрэглэгчийн мэдээллийг хадгалах үйлдэлийг гүйцэтгэдэг үйлдэл нь яг энд явж байгаа. Тэгээ Firebase одоо кэшн бүртгүүлэх хэсэг нь ингээд email болон пассвордаар аавна гэж ингэж оруулж өгсөн байна. За тэгээд successful sign up successful failed бол failed гэж гарч өгнө. The full name, email, password, confirm passport зэрэг одоо зүйлсийг хийн sign up хийнэ. За дараагийн файл хэм бол за API service файл байна. API service файл болно. Энэ нь болохоор Fixstore-оос API-г ашиглан бүтээгдэхүүн болон картын мэдээлэл харьцаж Firebase бус REST API-гаар өгдөл авах зориулагдсан API service. За тэгээд ерөнхийдөө бол API service-ийг одоо API service гэдэг класс үүсгээд тэгээд класс бүр API дуудлагад багтана. Тэгээд base URL Fixstore зэрэг API одоо endpoint-ийн суурь орлыг одоо ингэж оруулж өгсөн байна. За тэгэл логин функц нь хэрэглэгчийн username, password-ыг илгээж GPG token тэгээд одоо final response буюу пост хүсэл хийлгээж байна. Тэгээд body JSON форматыг гэж тодорхойлж өгөөд headers нь content type application JSON гэж зааж өгсөн. За тэгээд картын мэдээллийг одоо user ID-тэй хэрэглэгчийн бүх картуудыг татчих байна. За карт бүтээгдэхүүн нэмэх, картад мэдээлэл нэмэх, нэг бүтээгдэхүүн мэдээллийг авах, бүтээгдэхүүний ангиллыг авах. API дуудаж одоо картын шинэ мэдээлэл нэмэх зэрэг одоо API оруулж өгж байгаа хэлбэр нь ингэж явагдаж өгж байгаа. За тэгээд шууд feature list буюу одоо get products category тухайн ангилалд батах одоо бүтээгдэхүүнүүд ингэж татаж өгж байгаа. Бүтээгдэхүүний жагсаалтын JSON-оос жишээлбэл одоо product model хэлбэрт одоо хөрвүүлж өгсөн байна. За ингэ явах юм бол одоо за дараагийн файл product view буюу энэ файл нь одоо бүтээгдэхүүний жагсаалтын нэг бүрийг харуулах widget бөгөөд одоо тухайн бүтээгдэхүүний мэдээлэл зураг мөн болон хэрэглэгчийн дуртай жагсаалт болон одоо сагсанд байгаа харуулах тухайн бүтээгдэхүүн дээр дарахад дэлгэрэнгүй мэдээллийн жагсаалт болон сагсанд дэлгэрэнгүй мэдээллийн хуудас руу одоо шилжүүлэх зэрэг үйлдэлтэй. Тэгээд хэрэглэгчийн бүртгэлтэй хэсгийг шалгаж дуртай болон сагсанд нэмэх үйлдэлийг хийж байгаа үйлдэл нь энд явж байгаа. За Firebase options бол зүгээр Firebase configure file одоо ингээд Firebase-ийг configure хийхэд одоо үүсэж байгаа файл нь энд байгаа. За тэгээд дараагийнх бол main файл байгаа. За main файл нь болохоор ерөнхийдөө одоо ингээд үндсэн үйлдэлийг main файл нь хийж явж байгаа. Тэгээд Flutter одоо ингээд аппликейшнийхэн гол орчин тэгээд Firebase болон Firebase Cloud Messaging одоо тохиргоо их провайдер ашиглан global state management хийх тэгээ мөн ping одоо root болон тиймийг тохируулах үүрэгтэй. За тэгээд ерөнхийд нь тайлбарлана гэх юм бол за ингээд feature void буюу за энэгээрээ Firebase Cloud Messaging background ирж буй notification барих функц энд явагдаж байна. Тэгээ iPhone дээр байх үед notification ирэхэд энэ функц ажиллана. Энэ одоогоор одоо зөвхөн notification-ы гарчгийг консолд хэвлэж байгаа. За тэгээд шууд global provider
The final global key navigator key буюу Flutter-ийг global navigator key үүсгэж янз бүрийн хэсгээс UI, snack bar гэх мэт элементүүдийг харуулахад ашиглана. За main function. За main function нь болохоор үндсэн эхлэл буюу Flutter-ын биндийг би бэлэн болгоно. Тэгээ Firebase initial за буюу Firebase-ийг ашиглахад бэлэн болно. Firebase option артаас тохиргоо авна. Тэгээд Firebase messaging on background message буюу background notification handler-ыг бүртгэдэг. Тэгээд change notify provider ашиглан global provider болгон тохируулж өгнө гэснээр одоо global provider нь бүх widget-үүд хандах боломжтой state management-ийг хийж байгаа. За энэ дээр болохоор my app widget явагч чинь энэ болохоор Firebase based instance одоо message-ийг ашиглан энэ токен одоо хэрэглэгчийг ашиглах нь таны сервер одоо архитектураас ч одоо хэрэглэгчийг илгээж байгаа. За тэгээд ингээд ер нь бол яваад ер нь бол файл Flutter app-ийн манай Flutter app-ийг эхлэл Firebase болон Fire message-ийг тохируулах, global state management-ийг provider хийх, тэгээд notification эрх буй snack bar харуулах, хэрэглэгчийн local мэдээлэл ачаалах үндсүүрүүдийг энэ одоо гүйцэтгэж байгаа. Тэгээд Firebase cloud messaging ашиглан background болон foreground notification-ыг тусны хүлээн авч харуулах шийдэлтэй. Тэгээд navigator одоо key ашиглан notification ирэх үед ямар ч дэлгэцээр snack одоо ингээ байраар харуулах боломжтой болгож байгаа. Тэгээд provider ашиглан global state management хийж бусад widget-үүдийг уялдаа холбоог хангаж байгаа. Тэгээ app эхлэхдээ home page-ийг ихний дэлгэц болгож login page руу хялбар шилжих одоо боломжийг одоо бүрдүүлсэн байгаа. За ерөнхийдөө одоо кодын тайлбар гэвэл юм байна. За энийг болохоор энэ файл зэргийг болохоор веб дээр notification ажиллуулгын тулд ингэж нэмж өгсөн байгаа. Тэгээд энийг ашиглах үед веб одоо app заавал байх ёстой service worker file. Энэ бол service worker file. Тэгээд энэ файл нь веб дээр background notification-ыг хүлээн авахд боловсруулахад зориулагдсан одоо тусгай JavaScript байгаа. Тэгээд ер нь ийм файл тэгээд index HTML-аа өөрчлөн одоо веб дээр notification одоо background notification одоо хүлээн авах зэргийг ажилуулах боломжийг бүрдүүлж өгөн ажилласан байгаа. За энэ дээр нэмсэн зүйл гэх юм бол одоо shared preference Firebase core out cloud Firestore зэрэг одоо нэмэн татсан Flutter Pubget гэж татас болгон ажиллуулна. За ийм байдлаар өрнө ажиллаж өгсөн. Тэгээд одоо үндсэн 6 шаардлагаа зурваланг нь хангаж чадан энэ app-ыг бүтээж өгч чадсан байгаа. За тэгэхээр анхаарал тавьсанд баярлалаа.